Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж хөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Рене Марстон 1992 оны 10 дугаар сарын 15-нд Австралийн Сидней хотод Джейми болон Триса нарын охин болон мэндэлсэн. Ренеийг 2 настай байх үед нь аав ээж хоёр нь хоёр тишээ болж Триса Ренеийн хойд ав болох Марк гэх эрэгтэйтэй гэрэлсэн байдаг. Триса Марк хоёр гэрэлснээс хойш дундаасаа 3 хүүхэдтэй болж Рене, Хьюг, Джейк, Моник гэх 3 дүүтэй болсон. За ингээд цаг хугацаа өнгөрсөөр Рене ч өсвөр насны дээрээ ирж 2005 онд дунд ангид элсэн орсон бөгөөд энэ үедээ Камила гэх охинтой танилцсан. Рене Камила хоёр дотны найзууд болцоосон байдаг. За Ренеийн бусад найзуудынх нь хэлж байгаагаар бол Камила Рене хоёр найзалж эхэлснээс хойш Рене огцом өөрчлөгдөж эхэлсэн. Өмнө нь тэрээр маш нийтэж, сайхан зантай, хичээлдээ сайн, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан бол Камилатай найзалж эхэлснээс хойш үе үе хичээлээ тасалдаг, тамхи татдаг, бүр цогтуурал хундаа хүртэл хэрэгэлдэг болсон байгаа. Цаашлаад Камила Рене хоёр бараг л хоногийн 24 цагийн турш хоорондоо утсаар ярьж, зурвас бичилцээж, цаг завал гарах юм бол цагийг хамтдаа өнгөрөх болсон. Үүнээсээ болоод Рене гэр бүлийнхнээсээ болон бусад найзуудаасаа хүртэл баг багаар хөндөрч эхэлсэн байдаг. Ер нь бол Триса Марк хоёр ч гэсэн түүнийг өмнөхөөсөө өөрчлөгдөж, илүү чимээгүй, дотгошоогоо, дуу муутай нэгэн болж байгааг нь анзаарч исэн. Гэтэл нэг удаа Рене өөрийнх нь үеэл болох Стефанид Камилагийн талаар ярьсан байдаг. Ренеийн Стефанид ярьснаар бол Камила түүнийг байнга өөлж гоочилдог, заримдаа бүр муудалцах үедээ харааж зүхдэг. Гэхдээ Рене тухайн үед Камилагийн ахт нь сайн болсон байсан юм байлээ. Харин үүнийг нь Камила олж мэдээд маш ихээр ууралж түүнийг ахаасаа хол байхыг сануулсан бөгөөд баг багаар эвгүй үйлдэлүүдийг гаргаж эхэлсэн байдаг. Тэр нь яг ямар үйлдэлүүд байсан бэ гэхээр Камила Ренеийг хэд хэдэн удаа үнсэх гэж оролцсноос гадна хайрын хүүхдээ захиануудыг түн рүү бичиж эхэлсэн. За Ренеийн өөрт нь ярьсан энэхүү зүйлсийг анхааралтай сонссон Стефани энд нэг л зүйл буруу байна. Энэ тухай түүний аав ээж хоёр нь мэдэх хэрэгтэй хэмээн бодоод Марк Триса хоёрт Ренеийн ярьсан зүйлсийг нь бүгдийг нь ярьж өгсөн байдаг. Ер нь бол Марк Триса хоёр охиныхоо сурлага нь муудаад зан ааш нь хүртэл өөрчлөгдөд байгааг анзаарч исэн бөгөөд энэ тухай сонсоод Ренеийн өрөөг нь нэгжиж үзэж агаад Камилагийн бичсэн хайрын захиануудыг өрөөнөөс нь олсон. Ингээд Марк Триса хоёр түүнийг Камилагаас холдуулах гэж янз бүрийн аргаар үтсэн боловч тэрээр огт тэдний үгэнд орохгүй байсан тул сүүлдээ бүр утсыг нь хүртэл хурааж авсан байдаг. Гэхдээ энэ үед нь Камила нууцаар Ренейд утас авч өгөөд тэд хоорондоо нууцаар харилцсаар тэдний харилцаа үргэлжилсээр л байсан. За гэхдээ 2009 онд Реней сургуулиасаа шилжиж өөр сургуульд орсон бөгөөд энэ үеэс эхлэн Реней Камила хоёрын харилцаа баг багаар холдож эхэлсэн байдаг. Реней шинэ сургуульд ороод шинэ найз нөхдүүдтэй болоод цаашлаад бүр 2010 онд Ангус хэмээх найз хүүгэнтэй болсон. Ерөнхийдөө бол Реней л баг багаар Камилагаас холдож эхэлсэн гэж хэлж болно. Харин Камила Ренеийг өөрөөс нь баг багаар холдож байгааг мэдрээд бараг л галзуурах шахсан. Камила Реней рүү өдөрт дор хаяж 70-аас 80 удаа залгадаг байсан бөгөөд Реней ихэнх үед дуудлаганд нь хариу өгөхөө болсон. Камилагийн энэхүү галзуу үйлдэлүүд нь хэрэг сэтэрч сүүлдээ бүр зогсоо зайгүй залгаж зурвас бичдэг байсан тул Реней үүнээс нь бүр залхаад ээжигээ дагуулan Камилагийн ээжтэй нь дөрүүлээ нэгэн кафед уулзаад цаашид Камилатай холбоо барихыг хүсэхгүй байгаа талаараа Камилад өөрт нь ээжүүдийнхаа дэргэд бүр хэлсэн байдаг. За гэтэл энэ үед Камила бүр уйлаад Ренеийн гарнаас нь атгачаад чи үнэнгээсээ яриаггүй үстэй гээд тэгээ бүр явах гэсэн чинь хөлнөөс нь хүртэл зүгтчихэд Ренеийг явуулахгүй байсан тул Триса арай гэж нэг юм дундуур нь ороод Камилаг охиноосоо холдуулаад охиноо аваад машиндаа суугаад явсан байдаг. За Камилагийн энэхүү галзуурал нь үүгээр ингээд дуусаагүй. Тэрээр Реней рүү өдөрт бараг 100 удаа залгаж хэдэн 10 зурвас илгээдэг нь хിവэрэлсэн бөгөөд Реней ихэнх тохиолдолд дуудлага зурвасанд нь хариулдаггүй байсан хэдий ч сүүлдээ баг багаар утсаа авч хариу зурвас бичсээр тэд буцаад хоорондоо холбогдож эхэлсэн.
За энэ удаад тэд гэхдээ яг найзуудын хуваар эргэж холбогдоогүй юм байлээ. Тэд холбоотой болсноос хойш уулзах үедээ хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон байдаг. Бидний мэдж байгаачлан Рене энэ үед Ангус гэх найз хөвгүүнтэй байсан. Тэгвэл удалгүй Камила Рене Ангус хоёрыг хардаж, Ренеийг Ангусаас сал хэмээн ятгах эхэлсэн ба харин Рене энэ үед нь Камилад хандан "Чи бид хоёр цаашид найзуудын харилцаатай байна уу? Эсвэл одоогийн шиг үргэлжилнэ үү? Ямар ч хамаа байхгүй. Ангус биш байлаа гэхэд би өөр найз залуутай болж л таараа. Чи мэдж байгаа штэ. Би эрэгтэй хүн сонирхдог. Чи хүссэн хүсээгүй би Ангус биш юмаа гэхэд цаашид өөр найз залуучуудтай болох л болно" хэмээн хариулсан байдаг. Тэгэхээр Камилагийн хувьд бол Ренейд хайртай гээд түүнийг найзын нүдээр биш эмэгтэй хүний үднээс хараад байгаа. Харин Ренеийн хувьд яг яагаад Камилатай ийм харилцаатай болчихсныг нь бол мэдэхгүй. Гэхдээ Камилад эрэгтэй хүн сонирхдог гэдгээ байнга хэлж ойлгуулахыг оролддог байсан байгаа. За ингэж явсаар 2011 оны 11-р сард Рене Ангус хоёр салж хоёр тийш болцгоосон. Тэднийг салаад удаагүй байх үед Камила Брейден гэх эрэгтэй найзаагаа Ренетэй танилцуулсан байдаг. Камилагийн Ренейд хэлснээр бол үнэн дээр Брейден Камила хоёр зүгээр ч нэг найзууд байгаагүй. Тэд хэдэн сарын турш үерхэж жагаад салаад дараа нь Камила түүнийг Ренейтэй танилцуулж байгаа нь. Ингээд Брейден Рене хоёр Facebook-ээр танилцаад цаашлаад Ренейд Брейден маш ихээр таалагдж эхэлсэн. Гэтэл тэднийг харилцаж эхлээд 1 сар орчим болж байх үед Брейден Ренейтэй удаан хугацааны туршид уулзах боломжгүй болсон талаараа хэлсэн байдаг. Үүнийгээ Брейден тайлбарлахдаа тэрээр мотоцикл унж яваад осол гаргасан бөгөөд энэхүү ослоос нь болоод дотных нь найз Ричи гэх залуу амиа алдсан. Үүнээсээ болоод ял аваад шоронд орох ч байгаа бөгөөд өмгөөлөгчийн тусламжтайгаар хоригдчих хугацаанд хорих газарт гар утсаа ашиглаж Ренейтэй цаашид ч холбоотой байх боломжтой болсон талаараа Ренейд хэлсэн байдаг. За Рене түүнээс хоригдчих хугацаанд нь өөр дээр нь очиод уулзаж болох эсхийг нь асуухад Брейден "Би хоригдчих хугацаанд хүнтэй уулзаж болохгүй. Уулзалтын бүх эрхийг хасуулаад оронд нь ялаа багасгахаар шүүхтэй тохируулсан. Би 2012 оны 8 сард суллагдана. Тэр үед л хоёулаа уулзсан" хэмээн Ренейд хэлсэн байдаг. За Рене Брейдний талаар ээжтэй ч мөн хэлсэн. Мэдээж Трисад энэ бүхэн бол огт таалагдаагүй. Гэтэл Брейден бүр өөрөө Facebook-ээр Трисатай холбогдоод өөрийгөө муу хүн биш, Ренейд үнэн сэтгэлээсээ хайртай, удахгүй суллагдаад Рене болон Ренегийн гэр бүлийнхэнтэй уулзах үеэ тэсэн ядан хүлээж байгаа талаараа Трисад ярьсан байдаг. Хэдийгээр Триса энэ бүхний 100% эсрэг байсан хэдий ч охиныгоо хэтэрхий их хориод Брейден гих залуутай холбоо тогтоохыг нь хориглох гэж оролдох юм бол охин нь өөрөөс нь холдоод бүр сүултээ юмаа нуудаг болохыг гэж санаан зовсондоо тэгж их хориглож эсэргүүцээгүй. За Рене Брейден хоёрын харилцаа үргэлжилсээр тэд өдөр ирэх тусам бүрэл их дотносоор Ренеч гэсэн Брейденд маш ихээр дасаж дурлж эхэлсэн. Тэд бүр заримдаа утсаар ярьдаг. Гэхдээ Брейден 20 хүрэн дотор ярих хориотой тул Рене ганцаараа ярьж харин Брейден хариуд нь зурус бичдэг байсан байгаа. Ингэж явсаар сүүлдээ Брейден Ренеийг байнга хардаж хаана хинтээ юу хийж явааг нь асууж шалгаж бүр X найз залуу болох Ангус руу хараалын үгтээ сүрдүүлсэн зурвсуудыг илгээж Ренеийн найзуудыг нь хүртэл харааж зүхэх болсон. Гэтэл 2012 оны 9-р сард Рене унтуулах юм их хэмжээгээр хэрэглэн амиа орлох оролдлого хийснээр эмнэлэгт хүргэгдсэн байдаг. За яг яагаад юу болчих вэ гэсэн чинь өмнө нь хэлсэнчлэн Брейден 2012 оны 8 сард суллагдах ёстой байсан. Гэтэл Брейден суллагдсан даруйдаа аавтайгаа муудалцаж аав нь түүнийг цагдаад барьж өгснөөр Брейден дахин 2 жилийг хорих газарт өнгөрөх болсон талаараа Ренейд хэлээд харин Рене үүнийг нь сонсоод маш их сэтгэлээр унж гунж гутарснаасаа болоод амиа хорлох оролдлого хийсэн нь энэ байсан. Гэхдээ Рене эмнэлэгт хүргэгдээд эмчилгээ хийлгэж явах үедээ өөрийнх нь хийсэн үйлдэл бол маш том алдаа байсан. Амьд үлдсэндээ маш их баяртай байна хэмээн эмч нартаа хэлсэн байдаг. За ингээд Рене эмнэлгээс гарч гэртээ ирсэн бөгөөд энэ үедээ Брейденээс бүр мөсөн харилцаагаа таслахаар шийдэн хамт ажилтдаг Ян хэмээх залуутайгаа болцож эхэлсэн. Гэхдээ тэрээр Брейдентэй харилцаагаа бүр мөсөн бол таслаагүй.
Баг багаар эргээд Брейдентэй харилцаж эхэлсэн бөгөөд үүнийгээ зүгээр найзын үүднээс Брейднийг сэтгэл санаагаар нь дэмжиж байгаа юм хэмээн эргэн тойрныхондоо тайлбарлсан байдаг. За үүний дараа удалгүй 2013 онд Рене Иан хоёр бүр сүү тавьцгаасан. Гэвч энэ үед Рене Брейден хоёрын харилцаа бол үргэлжилсэн хэвээрэлсэн байгаа. Мэдээж Брейден Ренеийн сүү тавьсан явдалд нь маш ихээр ууралж Иан руу зурвас бичин түүнийг найз охиноосоо хол байхыг анхааруулж Ренеийг өөртөө нь одоо хүртэл холбоотой байгаа талаар ч мөн Ианд хэлсэн байдаг. Ингээд энэ бүхнээс болоод 2013 оны 3 дугаар сард Иан Ренейд хандан хэрвээ чи цаашид надтай хамт байхаар төлөвлөж ирээдүгөө надтай хамт харж байгаа юм бол одоо энэ Брейден гих залуугаасаа холбоогоо бүр мөсөн тасал. Үгүй бол хоёлаа цаашид хамт байх нь ямар ч утга учиргүй хэмээн хэлсэн бөгөөд харин энэ үед Рене Брейднийг сонгож Ианаас салсан. За ингээл Рене Брейден хоёрын хортой харилцаа буцаал үргэлжилж эхэлсэн бөгөөд Брейден зарим өдрүүдэд Рене рүү гой үхтэй хайрын зурвасуудыг илгээж харин дараагийн өдөр нь гинтэл өөр хүн шиг аашлаад түүнийг хартаж юу хийх хинтээ уулзахыг нь хүртэл хорж сагдаж хэрвээ Рене өвөнд нь орохгүй бол дууга хураадаг, хөдөө өнгөөр харьцдаг, ер нь л нэг тийм хүчирхийлэгч шинжтэй ийм байдлаар тэдний харилцаа үргэлжилсээр 2013 оны 7 дугаар сар болсон. За 2013 оны 7 сард Брейден шүүх хурлаас болоод Ренетэй 1 сар орчим холбоо барьж чадахгүй болсон талаараа Ренейд хэлсэн байдаг. Хэдийгээр Брейден Ренеийн зурвасанд огт хариу өгөхгүй байсан ч гэсэн Рене бол өдөр болгон юу хийсэн, хинтээ уулзсан гэх мэт өөрийнх нь өдөр тутмын амьдралд тохиолж байгаа зүйлсийг Брейден рүү илгээсээр байсан байгаа. Ингээд яг 1 сарын дараа буюу 8 дугаар сарын 5-нд Брейден эцэст нь Рене рүү хариу бичсэн. За яг ямар шалтгаанаас болоод гэдг нь тодорхойгүй, гэхдээ тэд тэр өдөр бас л хоорондоо муудалцаж эхэлсэн юм байлээ. Яг энэ үед бол өдрийн 1 цаг болж исэн бөгөөд Рене ажлынхаа найз Жозефтэй хамт өдрийн цайгаа уугаад нэгэн кафед сууж исэн. Рене Жозеф хоёр кафед юм идээд сууж авах үед Рене Брейден хоёр зурвас бичилцээд хоорондоо муудалцаар л байсан бөгөөд гинтгэн л Рене бүр уйлаад, гар хөлн салгалаад, өөрийгөө чинж чадахгүй тийм байдалд хүрсэн. Жозеф түүнээс юу болсон талаар нь асуухад Рене Брейденээс ирсэн зурвасыг түүнд харуулсан бөгөөд Брейден түр хугацаанд завсарлага авцгаая хэмээн Рене рүү зурвас бичсэн байсан. За ингээд Жозеф Ренеийг аргадан арай гэж тэд ажил дээрээ буцаж ирээд Рене ажил дээрээ ирсэн даруйдаа юмаа аваад гэртээ харихаар ажилласаа гараад явсан байгаа. Гарч явахаасаа өмнө тэрээр ажлынхандаа хорих газар руу залгаж Брейдентэй ярихаар төлөвлөж байгаагаа мөн хэлсэн байдаг. Сүүлд Ренеийн утасныхан дуудлагыг шалгаад үзэхэд өдрийн 2 цаг 44 минутанд тэрээр хорих газар руу залгасан боловч Брейдентэй бол холбогдож чадаагүй юм байлээ. За харин энэ үед бол Ренеийн ээж Триса гэртээ байж исэн ба Рене гаднаас маш сэтгэлээр унсан байдалтай орж ирсэн. Триса түүнээс юу болсон талаар нь асуухад Рене юу ч болоогүй гэж хэлчихэд хувцас сольж нүүрнийхэн будгийг арилгахаар өрөө рүүгээ явсан. Гэтэл удалгүй Трисагийн хувцсанд Брейденээс охиноо тайвшруул амиа хорлоно гэж намайг сүрдүүлээд байна хэмээн зурвас ирсэн байдаг. Ингээд Триса яаран Ренеийн өрөөнд нь явж орох үед Рене харин за ээж битгий сони юм яриадэ би юу гэж тийм юм хийж эдийн би Брейдний юу гэсээд байгааг нь ойлгочихлоо та одоо гар би зүгээр хэмээн хэлсэн байдаг. Ингээд Триса өдрийн 3 цаг 30 минутанд хүүхдүүдээ сургуулийнхаа автобуснаас тосч авахаар гэрээсээ гараад хүүхдүүдээ авчаад гэртээ буцаад орж иртэл энэ үед Рене нүрээ будцсан, хувцас солиод өмссөн, гарах гээд бэлтжижсэн. Триса түүнээс хаашаа явах чагааг нь асуухад Рене гарч найзуудтайгаа хамт оройн хоол идчихэд ирээ удахгүй гэж хэлээд гэрээсээ гараад явсан байдаг. За Рене гараад явсны дараа Триса хүүхдүүдээ усан сэлэлтийн хичээлд хүргэж өгөхөөр мөн л гэрээсээ гараад явсан. Ингээд үүнээс 2 цаг орчмын дараа буюу оройны 5 цаг 49 минутанд Триса нэгэн аимшигтай зурвасыг охиноосоо хүлээн авсан байдаг. За тэрхүү зурвасан дээр би танд үнэхээр их хайртай, өнгөрсөн бүхний төлөө мөн одоо танд учруулах гэж байгаа шаналлын төлөө намайг үнэхээр уучлаарай. Хэрвээ та надтай ярих хэрэг гарвал зүгээр л намайг нэрээр минь дуудаарай. Би үргэлж энд дэрэгт чинь байж байх болно. Та бол хамгийн гайхалтай хүн, хамгийн төгс ээж, бас миний хамгийн сайн найз.
Намайг ад жаргалгүй байсан болохоор энэ бүхнийг хийж байгааг минь ойлгоосоо гэж хүсэж байна. Гэхдээ энэ зүйлийг бусдын амьдралыг сүтгэхээр том зүйл битгий болохоор өөрийгөө болон бусдыгаа хайрлаж хамгаалаарай. Би таныг миний төлөө хүчтэй байгаасай гэж хүсэж байна. Хэмээн бичсэн ийм зурвас байсан. За энэхүү зурвасыг Тереса тэр дор нь бол хараагүй хүүхдүүдээ бассейнаас нь авчаад хамгийн багыгаа болохоор ээж дээрээсээ очиж авсныхаа дараа Ренеийн бичсэн энэхүү зурвасыг нь харсан байдаг. Ингээд Тереса тэр дор нь цагдаад дуудлага өгөн цагдаагийн ажилтнууд ч гэсэн дуудлагын дагуу Тересагийн гэрт нь ирээд тэд бүгдээрээ Ренеийг хайж хэлсэн боловч түүнээс ямар ч сураг гараагүй. Тереса Камила руу залхан Ренетэй холбоо барьсан эсхийг нь асуухад хэдэн цагийн өмнө зурвас бичилдсэн. Гэхдээ тэрнээс хойш яриагүй хэмээн хэлсэн байдаг. Ингээд Рене Тересагийн ч тэр Камилагийн ч тэр утсанд нь хариулахгүй байсан тул Камила Тереса дээр ирэн тэд хамтдаа гадагш гарч Ренеийн найзууд байнга очдог газар гээд хаасайгүй түүнийг хайсан боловч Ренеийг харсан үзсэн ганц ч хүн гарч ирээгүй. За энэ хооронд цагдаагийн ажилтнууд Ренеийн утасных нь байршлыг шалгаж үзсэн ба Ренеийн утсаа 5 цаг 58 минутанд унтраасан байсан. Тэрээр утсаа унтраахаас өмнө The Gap гэж нэрлэгддэг хатан цохиотой ийм газрын ойрхон байсан гэдг нь тогтоогдсон. Ингээд цагдаагийн ажилтнууд тийшээ явж Ренеийг хайж хэлсэн бөгөөд 8 цаг 45 минутанд түүний машиныг нь ойрхон байх Watsons Bay гээд зочид буудлын хажуухнаас нь олсон байдаг. Гэвч Ренеийг бол өөрийг нь хаана байгаа гэдгийг нь олж чадаагүй. Ингээд дараагийн өдөр нь цагдаагийн ажилтнууд болон Тереса, Марк хоёр Ренеийг 90 хаах ажлаа үргэлжлүүлсэн бөгөөд машинаас нь холгүйхэн түүний гутлыг нь муу олсон. Гэвч дахиад өөрийнх нь талаар бол ямар ч сураг гаргаж чадаагүй. За машиныг нь олсныхон дараа мөрдөгчөөд машинд нь үзлэг хийсэн. Машин дотроос нь Рене, Брейден хоёрын зурагнуудыг наасан картыг олсон ба дээр нь би чамд хайртай хонгор минь хэмээн бичсэн ийм карт байсан. Цаашлаад Ренеийн машинаас нь өөрийнх нь хэрэгэлдгээс өөр нэг утсыг олсон ба энэ утасны талаар Тересад мэдэх ямар ч зүйл байгаагүй. Ер нь бол Тереса Ренеийг ийм өөр утастай гэдгийг нь бол огт мэдээгүй байсан. За ийхүү 90 хаах ажиллагаа үргэлжилж явах үед Тереса Брейден рүү ч мөн зурвас бичиж Ренеийг хаана байгаа гэдгийг нь асууж түүнийг өөрлөө нь хариу зурвас бичхийг шаардж исэн. Гэхдээ Брейденээс ямар ч хариу ирээгүй. Харин Камила Тересад хандан битгий Брейденийг энэ бүх зүйлд буруутгаад бай. Тэр ямар ч буруугүй. Би Ренеийг алга болсон өдөр түүнтэй утсаар ярьсан. Өөрийг нь ямар ч гэм буруугүй байхад хүмүүс ингээд сэжиглээд байгаад нь тэрээр маш их дургуутж илээ хэмээн хэлсэн байдаг. За мөрдөгчөөд Ренеийг хайж авах явцдаа мэдээж эргэн тойрных нь хүмүүстэй уулзаж ярилцаж үзсэн. Ингээд энэ дундаас Брейден гэх эрэгтэйг шалгаж үзэх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Мэдээж ойлгомжтой тэдний ярилцсан бараг бүх хүн Брейдений талаар ярьсан. Тэгэхээр Брейден гэдэг хүн Ренеийн амьдралд ямар том байр суурийг эзэлдэг байсан гэдг нь тодорхой харагдаж байгаа. Цаашлаад Рене Брейдений нэрээр биен дээрээ шивээ сүртэл хийлгчихсэн байсан. Үүнээс гадна мөрдөгчөөд Ренеийн машинаас нь олдсон гар утсыг шалгаж үзэхэд энэхүү гар утас нь Рене зөвхөн Брейдентэй холбоо барихтаа л ашигладаг байсан ийм гар утас гэдэг нь тогтоогдсон байдаг. За мөрдөгчөөд Ренеийг 90 хайж авах явцдаа ойрхон байх нэгэн хяналтын камерыг олоод хяналтын камерын бичлэгийг нь мөн шалгаж үзсэн байдаг. Ингээд энэхүү хяналтын камерын бичлэгэн дээрээс үнэхээр аимшигтай зүйлсийг олж харцгаасан. За тэгэхээр Рене алга болсон өдөр яг юу болсон бэ? Рене Watsons Bay зочид буудлын ойролцоо ирээд машинаа зогсоол тавьчаад 5 цаг 22 минутаас 5 цаг 47 минут хүртэл тэр хаваар алхаж эхэлсэн. Ингэж алхаж явах явцдаа Брейден руу нийт 8 удаа зурвас бичсэн боловч Брейден тэрхүү зурваснуудад нь огт хариу өгөөгүй. Үүний дараа бидний мэдж байгаачлан Рене ээж рүүгээ 5 цаг 48 минутанд зурвас бичсэн бөгөөд энэ үед хашлахыг даваад хадны ирмэг дээр зогсож исэн. За яг энэ үед Брейденээс хариу зурвас ирсэн ба Рене тэрхүү зурвасанд нь хариулчаад дахиад түүнийг хариу бичгийг нь хүлээж байгаа бололтой 2 минут орчим утас руугаа харж зогссон. Харин энэ үед нь Брейденээс ямар ч зурвас ирээгүй. Ингээд 5 цаг 51 минутанд Рене утсаа хавцал дээрээс ус руу шидсэн бөгөөд үүнээс 3 минутын дараа
өөрөө хавцал дээрээс үсэрч байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдэн үлдсэн байдаг. Харин үүний дараагаар 5 цаг 58 минутанд түүний утас нь унтарсан. За маш харамсалтайгаар одоо хүртэл Ренеийн цогцос огт олдоогүй байдаг. За мөрдөгчд мэдээж яагаад энэ бүх зүйл болсныг олж тогтоохын тулд мөрдлөгөө үргэлжлүүлэн Брейден гэх эрэгтэй талаар судалж үзсэн. Гэтэл Брейден гэх хүн үнэндээ огт байгаагүй. Ренеийн Брейдний зураг гэж бодоод хадгалж исэн зургууд нь яг үнэндээ шал танихгүй өөр хүний зураг болж таарсан. За энэ үеэр мэдээж мөрдөгчд Камилаг Брейден байх магадлалтай хэмээн сэжиглэж түүнийг хилцээр дуудан мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлгийн үеэр Камила Ренеийн талаар мэдэх бүх л зүйлсээ мөрдөгчдөд 2 цагийн турш ярьсан боловч Брейдний тухай ганц ч зүйлийг дуртаагүй. Мөрдөгчд энэ үед нь Ренеийн машинаас нь олдсон гар утсан дээрх Брейден, Рене хоёрын хоорондоо бичилсэн зурвсуудыг нь Камилад үзүүлээд "Чи Брейден биз дээ?" гэж асуухад Камила "Үгүй ээ, би Брейден биш. Би юу гэж ийм юм хийж байдаг юм. Би найздаа зөвхөн сайн сайхныг хүсдэг, бас түүнтэй урт удаан хамт баймаар байсан" хэмээн хариулсан байдаг. За мөрдөгчдөд Камилаг илүү урт хугацаагаар саатуулах ямар ч хангалттай нотлох баримт байгаагүй тул тэд Камилаг зүгээр суллаад явуулсан. Харин үүнээс хэд хоногийн дараа мөрдөгчд Камилагийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аван гэрт нь нэгжлэг хийсэн байдаг. Нэгжлэгийн үеэр тэд Камилагийн Брейден болж жүжиглэхдээ ашиглаж исэн утсыг нь олох байх хэмээн найдаж исэн боловч тийм утас огт олдоогүй. Гэхдээ Камилагийн өөрийнх нь утсан дээрээс нь Брейдний зургуудыг нь бол олсон байдаг. За энэнээс өөрөөр бол нэг их нотлох баримт гэхэр зүйлсийг Камилагийн гэрээс нь олоогүй. Ингээд мөрдөгчд дахин хэд хэдэн удаа Камилагаас мэдүүлэг авсан бөгөөд энэ үед Камила өөрийгөө Брейден шиг жүжиглэж исэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэрээр хэлэхдээ "Би Брейден болж жүжиглдэг байсан нь үнэн. Гэхдээ энэ нь Ренеийн өөрийнх нь төлөвлөгөө байсан. Рене намайг Брейден гэх нэртэй Facebook нээгээд өөртөө нь харилцаж найз залуу шиг нь аашлахыг гуйсан. Учир нь бид хоёр нэг нэгэндээ хайртай. Гэхдээ Ренеийн гэр бүлийнхэн үүнийг маань хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Тиймээс бид гэр бүлийнхэнд нь болон эргэн тойрныхонд нь худал хэлэхээр хамтдаа ийм төлөвлөгөөг боловсруулад дараа нь хамтдаа явж бүр утас болон дугаар хүртэл худалдаж авсан. Энэ бүгдээрээ Ренеийн өөрийнх нь санаа байсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За гэхдээ Камилагийн яриад байгаа энэхүү зүйлс худал гэдэг нь ер нь тодорхой байсан. Рене бүр Брейдентэй үерхснийхаа дараа Камила руу "Намайг эцэст нь өөр хэн нэгэндээ байхыг хүлээн зөвшөөрж байгаад чинь үнэхээр баяртай байна. Чамаагч бас над шиг нэг л өдөр хайртай хүнээ олно гэж би найдаж байна. Чи бол миний хамгийн сайн найз, хайртай шүү" хэмээн зурвас биччихсэн байгаа. Цаашлаад Брейден Ренейд хандан нэг удаа "Чи намайг эндээс гарах хүртэл хинтээ ч унтаж болохгүй. Би зөвшөөрөхгүй. Өөр хэн нэгэн эрэгтэйтэй хамт байснаас Камиладай хамт байснаа дээр та хоёрыг хоорондоо унтах юм бол надад уурлаад байх зүйл байхгүй" гэж Рене рүү зурвас хүртэл биччихсэн. Тэгэхээр эдгээр зурвасуудаас нь харах юм бол Рене Камилаг Брейден болж жүжиглэж байгаа гэдгийг огт мэдээгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Цаашлаад өмнө нь хэлсэнчлэн Ренеийг амь насаа алдахаас өмнөхөн Брейден түүнтэй 1 сарын хугацаанд огт холбоо барьж чадахгүй гэдгээ түүнд хэлсэн. Тэгвэл яг энэ үеэр нь үнэндээ Камила Америк руу аяллаар явж таарсан байлээ. Тиймээс тэрээр өөрийгөө Ренейтэй байн холбоо бариад ээж чадахгүй гэдгээ мэдчихсэн. Хэрвээ Рене Камилаг энэ бүхний ард байгаа гэдгийг нь өөрөө мэдчихсэн бол юугээ л өдөр болгон Брейден руу өдөр тутамд юу хийж байгаа талаараа зурвас бичээд сууж явах вэ. Тэгэхээр ер нь Америк руу аяллаар явж байх үедээ Камила Брейден болж жүжиглэн Рене руу огт зурвас бичээгүй. Яг шалтгааныг нь мэдэхгүй ч гэсэн аяллаасаа ирснийхэн дараа Ренейтэй харилцаагаа дуусгахаар шийдсэн нь бол ердөө л өөрийнхөө энэ тоглоомноос уйдсан юм уу яасан нэг тийм л юм болсон байх. Гэтэл Ренегийн хувьд болохоор Камила бол хамгийн сайн найз нь байсан. Тэрээр Брейдентэй болж байгаа бүх л зүйлсээ Камилад ярьдаг байснаас гадна яг амиа хорлохынхоо өмнө Камила руу "Чи миний хамгийн сайн найз шүү. Намайг уучлаарай. Хайртай шүү" хэмээн зурвас бичсэн байсан. Камила харин Ренеийг яагаад өөрийн амийг хүнөөхтөрөө тултлаа ингэж их сэтгэлээр унж ийм шийдвэр гаргаж байгааг нь маш сайн мэдчихсэн. Бүр тэр удаа өөрөө энэ бүхний ард нь байгаа хүн нь мөртлөө зүгээр л өөрийнхөө арсыг хамгаалахын тулд
Ренейд юу ч хэлээгүй. Брейден рүү ч тэр өөрлөөн ч тэр Ренеийн бичиж байгаа зурвасуудыг нь уншаал үл тоогоод сууж исэн байгаа. За энд өөр нэг харамсалтай зүйл нь Камила ямар нэгэн ял үүрээгүй. Өдийг хүртэл бидний дунд энгийн хүн шиг амьдарч байгаа. Австралийн хуулинд нь catfishing буюу онлайнаар хуурамч дүр бүтээх талаар хэд хэдэн хуулийн заалтууд байд юм байлээ. Гэхдээ энэхүү заалтууд нь ихэнх нь онлайнаар хуурамч дүрээр мөнгө заллах эсвэл хэн нэгнийг сүрдүүлэх гэх мэт ийм зүйлсүүдийг гэмт хэрэг гэж онцолсон байдаг. Тэгэхээр яг бодит амьдрал дээр хараад үзэх юм бол Ренеийн амь насаа алдсан нь Камилагаас шууд хамааралтай байсан. Гэхдээ хуулийн заалтууд болон нотлох баримтуудыг нь аваад үзэх юм бол Камилаг Ренеийн амь насаа алдсан явдал гэм буруутай гэж үзэх боломжгүй байсан байгаа. Ренеийн гэр бүлийнхэн одоо хүртэл catfishingтэй холбоотой хуулийн заалтандаа өөрчлөлт оруулах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан. Гэхдээ харамсалтай нь ямар нэгэн үр дүнд хүрээгүй л байгаа юм байлээ. Та бүхэн маань бас энэхүү харамсалтай эргийн талаар юу гэж бодож ийн, өөрийн хувийн бодлоо доор сэтгэлээс сэтгүүлдэж бусдаагаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж хөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж ийн. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.